За хинтигээс мөнгө тоглолтод орсон. 6 дээр Цэрэбатын хамгаалалт хэмжилттэй болсон. Уурлаа. За хамгаалж шүү. Яа Улсын мастер мөнх хэрэгэл болоход явсан халтны талаар үржижээ. 14 сар гарсан бүграа гэж ихний оноо хинтиг их боллоо. За өнөөдрийн сүүлдийн тоглолт энэ тоглолтын дараагаар нийтийн арга хэмжээ залгуулна. Ана хоёр тэг. За Улсын мастер Цэрэбат тавлтан дээр байгаа. Хоёр дугаар явсан холболт орсон ши ороод ирсэн мөнгөөр хуурд гүйцэтгээд оноогоо явууллаа. 3 дахь гэрэгт үрж байна хинти. За хоёр дугаар холболт явуулсан. За хөдөр хамгаалаад спорт мастер дархан баяр тоглолт хөргөжлүүлээд. Гартаа тоглож игсэн тактик байсан. Алтнагар байсангүй мөг талбай гадна онж байгаа юм байна. Дархан магнадиэр мөг шилжсэн. 1-3. За хатгаж болбоод мөнх хэрэгэл мастрын тусгайсан тоглолт барлаа. Ана 2-3. За нэг угаалж одоо тоглож байсан түүхтэй олон улсын маструуд байна. Олон улсын мастер Баярбаатарын ган хоёрыг урхач мөлөд олон жил болсон говьд төсөлөгч Готвын баяр сайхан гişтэй бас олон жил одоо амжилт бүтээсэн маструуд Дархан Магнолиавагаас орж ирж байна. Ана 4-2 болсон спорт мастер мөнх төгсгийн давуулалт. Хасар болболтор хоёр дээр тоглоо гаргаад ирлээ. Шугам руу мөшгсөн тоглоод албаа гаднаас. Ана 5-2. Спорт мастерын инква техник тоглолтын дээр довтлогон дээр оролцож байсан. Өнөөдрийн тоглолтын яг үндсэн байр дээр чөлөө хамгаалагчийн байр дээр тоглолт эхлүүлж шүү. Ана 3-5. За Батэрдний тоглолт яваад ган хоёрын тоглолтыг хамгаалсан. Одоо ширээ мастер мөнх хэрэгний тоглолтыг хамгааллаа. Голод ногдогч Готвын баяр сайхан гоё хамгааллаа да. За дараагийн тоглолтыг хамгаалж ирсэнгүй. 2-2 гэж давтж байгаа болохоо. Спорт мастер Батцогтын хамгаалтнаас гараа явлаа да. Онооны ярцаа 6-3. За 7-3 болгоод өрчилсөн. Намайда хороод орсон. Хаалтар ирсэн хаалтнаас хаалбад онцтой. Яг улсын мастер Баярбаатарын ган хоёрыг хаагаад давтарга гарлаа. За үндэсний лигийн нэмцэн дасралтгүй одоо өрсөлдсөн 6 ганц тоглогчдын нэг бол улсын мастер Баярбаатарын ган хоёрыг байдаг. Мөнгөд олон жил одоо өсрэлтэй тоглолтыг сайхан явуулж өсрэлтэй тоглолтыг одоо бас тренд болсон сайхан хөгжөөж нэрийн хуудасдлаа хөгжүүлсэн одоо тоглогчдын нэг дээ. Хаалтнаас юусан мөнгө шугам дээр унаад байна. 5-7. За сайхан Ховд аймгийн Булган сонсгон богдогдсон 2005 оны Ахмадын улсын аварга дээр Минжит Булган багаас тоглож мөнгө медаль болж ирсэн олон мастер Баярбаатарын ган хоёрыг Дархан Магнолиаваг бол энэ жилийн улсын аваргын хөрөл медаль хүртсэн. Тийш үү. Түмэхаа. Сайн нэг олон улсын савт боллоо шүү дээ. Тийм. Тэгээд багийнхан нэг зарим нэг нь ажил ажилладаг гэдэг маань. Энэ бид тэр
орд юм уу? Цаг хугацаанд өгч. Сквотер бол ордог гэсэн үг байсан. Тэгээд болохоор яасан чинь. Баг тэр хүмүүс мэдэн байл шааш. Баг нэгчих гээд байгаа шээ. Тэгээд заа болцсон юм шиг. Хугацааны хойшлтол орё гэж бодсон. За. Тэгээд энэ хугацааны хойшлтол яг 10 нараа болчихлоо. Ардикс. Тэгээд 52. За. За тоглолт ихнээс номон тэргүүлэлт яваа да. Олон улсын мастер мөнх хэрэгэл авалт руу гарсан байна. За спорт мастер Батцогт дөрвөр голболт явуулсан Дархан Баярын хооролт. Ордос явгалтаас ороод ирсэн дараахан мөнгөөр ойлгоцсонгүй. Сайхан боломжлолоо шүү. Гэтэч бас намхан бөмбөгөлдөө. Нэг айхтар дараад хэцүү бөмбөг. Намхан бөмбөг шүү дээ. Арын 5-ын болнороо төлхөл явах гэсэн бөмбөг юм бол та сая. Я бага магнуулах олон улсын мастер жаргал сайхан давалт тгүүлэг давсан тордо орцоо. 11-6-оос 11-6 дээр тоглолт техник зэрэг авлаа. За дөрвөн олон улсын мастертай бүрдэх юм байна шүү. Дархан Магнадиа, олон улсын мастер Батмөнх. Олон улсын мастер Монгол улсын гавьяц зөвлөгч Баяр сайхан, олон улсын мастер Баярбаатарын ган хоёрыг хамгаалан удагчаар Гунаашвын жаргал сайхан гэдэг олон улсын мастер холбогч хамгаалагч хамаарахгүйгээр хоёр олон улс байхад болох юм болоо та. За Дархан аймгаас Монгол улсын гавьяц зөвлөгч олон улсын мастер Бядажи Уранжин мөгшин удаа бидэд сороод байсан голд сайхан өлөөч Дархны багийн бүрэлдэхүүнд би багийн дасгал зөвлөх спортын мастер мөнхтөл анхны одоо шавнырынхан нэг мөн одоо багийн ахлах спортын мастер Дархан Баяр Дархан аймгийн өрөөний холбоог одоо өдөрлөж яваа шавнырынхан нэг сайхан одоо нэрмж тэмцээнийг Дархан аймагта сайхан зохион байгуулсан шавныр нь. Тэгээ олон улсын мастер Цэрэн Бат хуураад оруулсан. Астар үрцээ 12-7 Батэрдийн давуулалт 20 байсан. За хамгаалалт хэмжээдгүй 8-12 Дархан Баярын нутгаа хаалтономжтой. Оруулцтай ороод ирсэн мөнгөөр хуурсан. За гартаа тоглолт оруулж байна шүү. Гартаа тоглолтноос олон улсын мастер Батмөнх оноор талсан 9-12. За давуултан дээр гам бүх давуулт гүйцэтгэж байгаа. За Бядажи Уранжин гавьяатын шавнараас мөн одоо спортын мастер Төмөлдөрийн Батцогт Оранжин өгшин одоо шавнырын нэг яг уурхач гүлэв тоглож ирсэн 3 тоглогч байгаа нь холон тоглогч гавьяц дасгал жологч Готвын Баяр сайхан спортын мастер Төмөлдөрийн Батцогт олон улсын мастер Баярбаатарын ган хоёрын гэсэн тоглогчтой байгаа юм байна шүү. За 5 оноо зэрэг тасалгын дараагаар хялбархан ойртоод ирлээ. Оноо ярьц 10-12 болсон. За энэ дэр нам дээр ойлгоцсонгүй. За 11-12 ганцхан оноо зэрэг оноо ирсэн. Хин темигийн баг завсрал гавлаа. Завсрал болсон зүгээр холбооч.
За 5 болноор төлгсөн хамгаалалт хэмжилттэй. Багамдлагч спорт мастер мөнгө төгс суугаад оруулсан зэрэг тухайн Дархан Баярын товчгоо хаалт барь эзэлчихжээ. Ярд нь хуурлаа. Хөдөр хамгаалсан мөнгөдөр шууд хуурсан. Одоосны мастер бат мөнгө шугам руу эргүүллээ. 3 араас мөнгө хөргөдийн товчгоо бат цогтын хамгаалалт хэмжилттэй болсон. За энэ ганцын алт сонирхолтой болж өгдөө шүү. Андын дээрээс хамгаалж байгаа учраас санийхаа 3 авалтан дээр нэг тооцохдохгүй мөнгө. Хамгаалал мастрын хамгаалалт гаалтнаар хамгаалалт өгсөн. Намын толгойноор ойлгоцдог өдөө 2 мастер. За одоос 2 мастер Цэрэнбатыг одоо бас 3 дугаар дээр нэлээд ашиг тоглох хэрэгтэй. Тэгээд 1-4 мөнгөчдөр тоглолтын дунд дэрж байгаа 1-4 пассан дээрч тэдний цаха ойлгоцч өгдөг үдэ. Дараас нь 5 оноонд дунд 2 жил ойлгоцсон дундаа мөнгө наглаа. Цэрэнбатын тоглоомыг хамгаалсан 4 араас толгойтой. За оруулчлаа. Ороод ирсэн мөнгөнд оруулсан мастер Цэрэнбат толгойгоо үгүйсгээд оноо хөдлөглөө. 12-7-9. Төдийдэн оноо салахгүй байсан гинэ да. Давтаг боломж очичлаа да. Ороод ирсэн мөнгөнд толгойгоо явлаа. 13-12. Тэгээд Дархан Магнодийн инженерийн улсын аварга дээр 3 наснд баг өрсөлдсөн. 7 насны ангилалд хөрөнгө медаль юм болсон. Одоос мастер Батмүкэд автгаа явсан. Ард хамгаалсан дээр ойлгоцсонгүй 5-6 дээр гоё тоглогч. 14-12. За багцлагч Дархан Баярын товтгоо оноо өртүүлсэн. За 2 тоглолтоор өнөөдрийн тоглолт өндөрлөж байгаа шүү. Энэ тоглолтын дараагаар тэмцээний нээлтийн арга хэмжээ болно. Эмэгтэй 3 насны ангилалд, эрэгтэй 3 насны ангилалд нийт 6 насны ангилалд нийт 34 баг хөтсөрж байгаа. 34 багийн баг дамжигчд маань автомаструудын нэгдсэн үеийн холбооны цомын аваргын нээлтийн арга хэмжээд ажиллах болно. За багцлагч Дархан Баяр дараалсан 2 оноо явуулж онооны тэргүүл авсан. Энэ удаа 4-4-ийн тоглох шугамны гадуур ивчлээ. Хязгаарлагч Шантины гадуур ивчлээ. 15-14. Орда. Хаалтнаа шугам дээр унсан байна. Одоос мастер Цэрэнбатын хаалт. Тэнцвсэн 15-15. За юг нь 12-7 гэж салсан тоглолт чинь одоо бас тийм ч амар алдчихаар тоглолт шийсэн тэгээд 12-7 дээрээс оноо явсангүй байж байгаа тэнцвчтэй тий сайн. Хар үрсэн юм байна. 16-15. За энэ тоглолтын дараагаар нээлтийн арга хэмжээтэй Монгол Улсын гавьяа тасгаж удагч 1970 оны болгоорын дэлхийн аварга шалралт тэмцээний бүрэлдэхүүний тоглогч Дам Чомли алдсан багш ирсэн байна. Тэгээд Дархан Магнодийн багийн бүрэлдэхүүнд олон улсын мастер Банзрагчийн Батцөх бүрэлдэхүүнд байна. Дархууд аймгийн өдөлтөд сашиг холбоотой мастеруудын нэг. Баярын отрын ган хоёрыг тоглох хэмжээтэй гүйцэтгэж оноо нарцаа 18-15 болгож өрчөдөө 3 оноогоор холдоод эхэллээ. За өчигдрийн тоглолтод бол Батэрдэн холбоо тоглолцсон. Өнөөдөр спорт мастер мөнх төгс холбож тоглоод төдийдэн одоо бас ойлголцож өгөхгүй байна тутагчид.
За усад намх холбогч үү те. Одоос нэр мастер мөнх хөргөл давтгаа явуулаа. Энэ цогтой тоглож ирсэн маструудын эсрэг тоглож байна л да. Урхач хөнгөлөвт одоо сайхан тоглож ирсэн. Харахгүй би сайхан амжилт би эрчим гүлөвт Алтан барс гүлөвт тоглож ирсэн. Олон сайхан арвин түүх байна да. Минж тудамбагаас сүүлд үндэсний дэдлигийн хөргөн дал ирсэн сайхан амжилт би мөнх хөргөл мастрд. Оноо 19-16 одоос нэр мастер Батмөнх давалт руугаа гарлаа. Нэлээ хойшоо давуулчлаа. За ойдоо явсан тоглох шонгор өргөсний тоглоом дээр спорт мастерын инх бат маш сайн хамгаалалт хийсэн. Хамгаалж байна хинти гоё хамгаалж байна. Дараагийн тоглохын спорт мастерын инх төгс мөнх төгс хамгаалаад тоглох өргөжлөөсөн хамгаалагч салбагаа мэдэрсэнгүй яа гараа өх хүмүүгэн дээр татлаа да сая. Гараа явж байгаа хүмүүгэн дээр бултах хэвээр хүмүүгэн дээр өрлөө дээ. Ойртож байгаа онон дээр алдлаа да хамгаалагч сая. 2017. За мөн одоо хоспор аркич гэдэг хамгаалалт тоглож байсан мастерууд энийг спорт мастер инх бат цагдаагийн байгууллагт олон жил ажиллаж байгаа мастерууд энийг хаалтаар сайн сударлаа. Холбогчаар хамгаалсан. За толбон дээр тоглох байсангүй. Хаалтнаар туурлаа. Хамгаалагч очсон. Гам бүхий хууралт. За хоёр атаж гарсан хүмүүн дээр олсон нэр мастер готын байр сайхан тонсан хамгаалж ишин нэг юм болон дээр. За тэгээ холбооч хамгаалчингууд чанартай сайхан довтлоогүй очоод байна. Дархан. Яа дараагийн хүмүүн дээр спорт мастер Төмөн дэлгэрийн бацаг содруулж авсан 19 тоглоо инхтэй хамгаалалт гоё рал юм аа. Ямар гоё бидний болтд юм бэ гараа явцаа. За баг олдогч Монгол улсын гавьяатлагч баяр сайхан 2000 оны зүүмсийн Азийн аврагад одоо тэмцээний шилдэг тоглогчоор одоо нэрдэгжсэн тоглогч нэг дээр ирнэ бөмбөг гахгүй байна да. 2-3 сайхан хамгаалсан. Сая 2 алтнаас эргүүлж болтолж байгаа тоглоом дээр бас гоё мэдэрч болтлаа да. Эхний чинь тоглолтын оноо дээр гарч байна. 21-17 дээр тоглолтын 2 дахь засварлыг хинти авлаа. За дархан Магнолиавагаас олонс нэр мастер ган хуйг давуулах гэж байгаа. За уурхачин гүлүүбээс иргэний эсхийн ерхий газрын буянтгой гүлүүбээс олон цагаан амжилттай 2008, 2010, 11 онд буянтгой гүлүүбээс лигээ аврагч ирсэн гал би уурхачин гүлүүбийн амжилт бол одоо бас яг 2001, 2005 онуудад нэг аврагын цом хүргэсэн амжилтууд бол байдаг. 22-17 болгож өрчлөө. Нягт байна. Хамгаалтанд ирээдүйд тоглолт үзэгдэж байна. Дархан. За мөнх хөргөл мастер. Дараагийн мөнгөөр оноо хөтлөглөө. 18-22. За дордын доод иргэнээс холбогдсон хашээца шагнагд нонсан 19-22 хойшин төрсөн бөмбөг талбайг онсонгүй. За мөнх хөргөл мастер энэ давлалтын дээр л одоо чухал оноонууд ойртуулах шаардлагатай. Тоод иргэцсэн байгаа. Дархан баярын дотгоо хаалтнагаартай эргүүлсэн. Дархан баяр 23-19. Дархан баярын хуралт, Цэрэм-Батын хаалт. Араас ган хуйг. За арын хамгаалтаас авч байгаа мөнгө талбайгаад нонж байна. Да эхний чинь тоглолт ажил өрлөө.
Дархан Магнолиа. За спортын мастер Төмөлгөрийн Бат цогт давалт гүйцэтгэх нь Улсын спортын одоо өдөрлөгсөн үүдийн Монгол өвдөд албаны өдөрлөгсөн үүдд мөн одоо бас нийслэлийн ачаас нам нийслэлийн Баян зүрх төргийн өвдөдийн албаны тэргүүнээр одоо бас олон жил сайхан үргэлжлүүлэлт ажиллаж байгаа. Манай өвдөдийн төлөвлөлийн шидэг мастеруудын нэг Араас ган хоёг арын дотгод дотлаа 2024 Аничтин. За гамхөр дотгоо явсан хоёрын алуунчтай. Одоо асууд их сайхан шийдэж байна. Хинти хойшны явуулсан. Масад гарах юм хамгаалсан уу? Игүүлдэ саний юм. Тэрийг тарч тамдуу сардагаар бөмбөг гаргажжээ. За 25-20 харьцаагаар Дархан Магнолиа эхний эжинд тоглолтод хождыг авлаа. За хоёрын шийдвэрлэх хоёр хэмжээнд одоо ихсэлхэр бэлэн болсон. Дархан Магнолиагаас багцлагч спортын мастер Дархан Баярмөгийг тулдрууллаа. Хоёроос эсрэг хэрэгсэн болохоор гараа ярьцсан болохоор байна да. За 2-1-ийн харьцаатай тоглолтыг явуулж байгаа. Олон улсын мастер мөнгө өргөд тоглоход явсан. За хамгаалтаас гараа ичлаа да. Олон нэрсэг 2-2 болгоо тэнцвэрлээд авсан. За зааланд одоо ус Монголын өвдөдийн одоо улсын шөөгч мөн одоо зарлагч тайлбарлагч Цэндихөвгийн оюун билег гэх маань одоо өмнөх үеийн мастеруудын олон сайхан амжилтуудыг дурдан зарлаж байна. Хоёрын тоглолтын дараагаар тэмцээний нээлтийн арга хэмжээтэй. За аргачлал шийдэмсэнгүүдээ 5 болоод үдэхэд оноогоо авсан оноо нэрцээ 3-2 болж өрчлөө. Одоо улсын жирийн мастер Мөнх хотын мөнх хөргөл
Нэгрээ хуурсан. Мөнх хэрэглэн мастрын дотгоо халбаг авсангүй. 3-3. За одоо сүрийн мастер Батмөнх давтааг үсгсэн. 4-4-ийн дотгоо. За 5 дээр бөмбөг надад байна да. 4-ийн дотгоо хэмжээтэйг үсгсэн. Багийн 3 дугаараа энэ шимжилтэйг үсгээд. Анааны харьцааг 4-3 болгож ирчээ. Хинтийн аймгийн багийн мэдүүлэг одоо бас тоглолтын өмнө олдсонгүй. Багийн 3 номерын тоглогч 2 номерын тоглогчдод одоо өнөөдөр ихний тоглолтод оролцож байгаа амжилттай байна. За Баярбаатарын хоёрыг лигийн 8 удаагийн аварга лигийн тэмцээнд 13 удаа шилдэг дотор шилдэг давуулагчийн шагналыг бүрдсэн одоо маструудын нэг байна. За энэ тэмгийн багаас давтахыг амжилттай гүйцэтгэж оноогоос онооны харьцааг 5-4 болгож өрчөлдөө. Батлын давтыг гүйцэтгэнэ. За мөнх хэрэглэн мастер хамгаалсан да. Сөрөг давтгаа байхгүй. Дархан Баярын давтгаа. За ороод сүмээр багт одоос гам бүх алдчихлаа. Тавгад аваад ч одоо үргэлжлүүлэх боломжтой юм тоглолтод нэг байлаа. Сая хоёр дахь хэмжээний тоглолтоор нэрсаа 6-4. Тэгээ хинти бол төгсгөл хийнэ. Төгсгөл хийж тоглоно. Эхний үдээр чинь тоглолтын дунд үед 10 2-7 дээр 5 чанарын зэрэг үүсгээл төгсгөл бол байсангүй. Тэгвэл өндөр тоонд шийдэгсэн тоглолт яваа ихний хэмжээний тоглолт. 3 араас Олонс нэр мастер мөнх хэрэгэл. За энэ чинь тоглолтоос Батэрдэд холбоо тоглож байгаа нь бас мэдээ чанартай сайхан тоглолтоо явуулаад байна да. 3 араас сонгошоо тоглолтоо сая мэдээ эвгүй түлхэл тоглолтоо нэг байна. Хасаа Дархан Баярын тоглолтыг алдар зогсоод Олонс нэр мастер Цэрэм-Батын хаалт оноо холдууллаа. Хаваг шаардлагаа Цэрэм-Батын хууралт. Салгаагаар боллоорсон. Салгаагаар хууралт. Манаа дэрсэн 8-4 болгож өрлөө. Өөрчлөлөө 2 дахь хэмжээний тоглолтын эхнээс 4 онооны тэргүүлэлтээ оноос алж байна. За Дархан Баяр мастер дээр нэг салах гол бол байрыгүй би. 2 дугаар шийдвэр сэтгэл бөмбөгчтэй Дархны баг. Бацогт мастер бас 2 дээр гараад ирвэл эвгүй л болохоо байх болно. 2-оос явлаа, 3 араас явлаа. Мөнх хэрэглэн мастрын хамгаалт хэмжээтэй олсон өөрөө 3 араас тоглоод орлоо. Хамгаалж яваад араас явсан тоглолт орсонгүй. За Дархан Магнадын баг спорт мастер Төмөн Дэлгэрийн Бат цогт давлалтыг гүйцэтгэн. Гам бүхий хууралт. Цэрэм-Батын хууралт. Хөдөр хамгаалалт тоглолтын төлөвсөн. За Дарханд бол оноор төлөх боломж тун олон орж ирж байна. 3 араас толгой явуулсан боломжгүй холбоотой байлаа. За энд дүүтгэхэд оноог авлаа Баярбаатарын ган хоёрын мастер. За энэ олон одоо шинэ үеийн залуустай олон сайхан тэмцээнд одоо бас амжилт хүлээж яваа. Алтан барс клубын дасгалж удагчаар мөн одоо Алтан барс клуб Дахмадын баг тоглогчоор олон сайхан амжилт хүлээсэн. За саяхан одоо Дархуул аймагтхан болгогдсон Бидажи орончон гүшийн нэрэмжит тэмцээнд бас л одоо зөвлөлт тасалжуулагчаар багтаа ажиллаж байна лээ. Дараалан 3 оноо авлаа. Онооны харьцаа 7-8. Аргашаа татаж хамгаалаад шүү хинти.
Урдаа 2 удаа мөгнөлаа. За дээрээс хамгаалдаг оруулаа. Хоёрын номдор орчлоо. 9-7. Мөнх хөргөл мастрын хөвдүүд байр дэржиг тоглоно. Довтгоон дээр, холболтон дээр сайхан тоглоно. 2011-12 оны үед ер нь Алтан Барс клуб үүсгэн байгуулсан үед нэг хэсэг одоо яг холбогчийн байр дээр одоо сайхан тоглож байсан амжилтууд бий. Эрчим клубээс солбож тоглож байлаа. Алтан Барсаас солбож тоглож байлаа. За 9-7 гэрцаатай тоглолт үргэлжлэж байгаа 7-9 дээр завсарлага авлаа Хинти. За эхний үдээр Дархан Магнолиа төгсөд ийцээ. Хоёр дахь хэдийн тоглолт Хинтиг оноонд тэргүүлж эхэлсэн. За өрдөн дээр багт ногдогч. Баярсаа хуралт явуулсан. Гам бүхийн товтгоо. Цэрэнбатын хуралт. Дархан Баярын товтгоо шугам руу явууллаа. Шугам дагуулсан товтгооноо авч онооны ярьцаа. 8 солж ортлоо. За эрэгтэй эмэгтэй дээд насны тоглолтууд дээд насны Английн багуудын тоглолт медалийн төлөө шалгарах тоглох багуудын нэрүүд тодорхой болсон байгаа юм байна шүү дээ. Хоёр өдрийн турш Чингэлтэй дүүргийн Бинер спортын газар тоглолтууд явагдсан байгаа. За 8-4-гээр салсан байсан оноог барьж ирээд онооны идүү авчлаа. Дархан Магнолиа. За гадуур тусгаад ирж байгаа юм байна. За Дархан Баярын товтгоо 11-9 болголоо. Нэг шүү дээ тоглолт. Заадны оноо буруу явчлаа. Довтгоо танаас атсан 11-11. Яа, баг амгад шинко тамгаасан да хаалт тогтхоныг дөрөвдөрөж байгаа төлөхөд олгосон ба сая давтгоо явах газар шүү дээ. Ураар. За аган хоёрын мастрын хуралт явсан тунгай хараатай өсрээд ганцхан хатар дараад бууж байна. Олон улсын мастер мөнх хөргөл. За Хинти эмгийн баг төгсгөл ивэл 3 дахь хэлжийн тоглолт шийдэх боломжтой энэ тоглолт. Хаасан тоглоом нарыг хамгаалсан 4 авалт болжээ. 4 авалтаар мөнгө хадгалаа 13-11 боллоо.
Яа, одоо яг урд үлээд авчаа. 14-11 олон улсын мастер Цэримбатын давуултаанаа авсан оноо ярьсан 14-11 он Дархан Магнолиогоос асуултыг авлаа. За содхон явлаа олон улсын мастер Батмөнх 12-14 болголоо. За дээрээс хамгаалсан мөг хашаа хийсэн шүү. Хоёрдугаар эцэг тоглолтоор ярьсан 16-12 болон өөрчлөгдөө. Спорт мастер мөнх төгс давуултын гүйцэтгэнэ. Ганх хоёрын мастерын товтгоо. Сөрөг товтгоонд мөнх хөргөл мастер товтгоо гүйцэтгэл оноо. За оноо бүр толдолтой одоо 5 онооны зэрэг оноос алж байна. Хинтигийн баг. Хинтиэмгийн баг. За ер нь одоо Хинтиэмгийн бүрэлдэхүүн тоглож байгаа олон улсын мастер Цэримбат мөнх хөргөл гээд мастеруудад ер нь бас эрчил талаасаа ороод ирэх боломжтой байр тоглолт байсан юм байна. Хоёр олон улсын мастертай бас баг бүрдэл бүрдэхээр олон тоглогчтой шүү дээ эрчил тал. За дараагийн өндөр хаалт өгсөн хаалтнаас мөнгө далбан гадна юм. За 13-17 болсон. Ерөнхийдөө байрлал алдаа гарсан уу? Олон улсын мастер Баярбаатарын гаан хоёрыг За байрлал алдаа байх юм болов уу? $9 дээр завсралгаа явсан шүү дээ. За тэгээд 11-10 гэж Дархан Магнолиог онооны зэрэгтэй байж байгаа 11-11 дээр хинтэр өгмөг шийдэж оноод хийсэн. За энэ дээр байрлал алдаа байгаас ихтэй нэгтэлж байна. За давтын шигдүүлсэн. Мөнх хөргөл мастерын тусгай явсан. 18-13 хаалтууд байгаа эдэж гисэн. Хаалтнаас саргаал хүчтэй шиг явуулчаад байна. Харигдахгүй энэ. За ахын маструудын өмнөх цомын аврагчдын тэнцээд урхаа чимгэлэг байсан тоглосон. Олон улсын мастер мөнх хөргөл. За антенас нэлийн дүлгээр гаргацсан холболтой байна. 4-4 рүү явж байгаа мөнгө талбай гаднаас 14-18.
За захын алуунчтай болсон. За шилж явж байхдаа дараад буух гэж үзэх юм да зайтай бөмбөгөн дээр. 5 онон дэргүүлэл баттай дэргүүлэл шүү. 18-13 дээрээс хөөж штэ. Олон улсын мастер Батмөнхийн давуултанд дархан Магнодиогаас хаалтгүй тогтсон ард хамгаалтгүй. Харин алнаар хамгаалт оноочтой хамгаалтаас ороод ирлээ. Нахгүндэ багав нуугч олон улсын мастер Батмөнхийн баярсаа хамгаалсан. Дөрөв нутганд хоёрын алуунчтай. За өөр хамгаалсан. Би дэмжчихлээ. Хоёроо авталцсан. За 16-18 болж 2-0 зэрэгтэй тоглолт өртөж байна. 16-18 дээр Хинтээ аймгийн баг засваргаа авлаа. Яагаад цаатаар зэрэг тулхаа явсан инхт мастрын хамгаалалт тон сайхан болсон довтгоо тавнаас гарсангүй. За энэ буруу шүү. Оноо гадагдлаад ийшэнд явуулж болсонгүй. 17-18 дээр ганцхан оноо зэрэг болж оноо өртлөө. Саний тулхааг л ирнэ явуулчих штэ. Дандаа 2-4-өөс мөнхрөг мастер дээр тулхаа яваад байгаа учраас хаалт хамгаал байр эзэлж байгаа учраас сая 4-ийн тулхаа бол баттай хийхэд ийм тулхаанууд нэг хамгаалт сайн болсон. Бацогтын хуралт оруулчлаа да. Орда шагам дээр унцсан. Баярбаатрын хоёрын мастер тулхааны гарагч гарахгүй нэ. Шагамын хаалтууд тун хараатай мэдрэмжтэй хаалтууд байна. Шагам дээр дараад болоо да. 18-18 болж 18-18 дээр тэнцвэрээд авлаа. Батэрдийн хуралт дөрвөг явж байгаа бол дутуу холболттой ороод ирсэн мөнгөн дээр дарсан. Дөрвөг явж байгаа бол орчлаа. Олон улсын мастер мөнхрөг дараад оноогоо аваад авт руу гарсан. 19-18. За давуулаар өшөө холдуулах гэж үзэндээ шангалхан дээр ийшээ гарцгүй оноож гисэн. Ябуш урда. Хорсдог гэж эндээ Монгол Улсын гавь төсчөөдөж Батмөнхийн баяр сайхан 24 дээр хооролт явуулаад 19 сарын 9-нд гот тэнцвүүлээд эндээ зайтай бөмбөгөн дээр хооролт явуулж байгаа шүү дээ. Зайтай фасан дээр. За хоёроос болох явлаа. Хаалтны гартай ичжээ. Хоёроос олон улсын мастер мөнхрөг тогтоомд гарч ирлээ. Хараарис За дөлсөн мөнгөн дээр гол хаалт оновчтой. Дараагийн гарын шуудагаад орцсон. Оноо нэрцээ 20-20.
За Спортмастер Түмэндлэгрийн Батцогт авт төмс рүү гарсан байгаа. Өндөр тоон дээр ирсэн байна да. 18-14 дээрээс хөгжиж байгаа тооштой. Тэр мөнхрөг мастер хашаа гарсан гол ингээд тавтгаа цөөнтэй очиж байгаа маа. Хаалтан шилжсэн. За содорсон мөнхрийг хамгаалсан гэж шүү. Хинти оноо нийлүүтэй. За тэнцэж оноод ийшээ гаргууд мөнхрөг мастер төрүүлж орно шүү дээ. Даханбаярын хууралт. Бамбухийн хууралт. За дөрөвдөр. Хүмүүг нэг оногчлаа. Унтас аргалаад оруулсан. Тоглоогоос Цэрэнбат мастрын дотор яваад 2-оноос алж байна. 22-20. За дархан нэг завсралгатай шүү дээ. Нэг завсралга байх хэвээр. Хинтигийн завсралга дууссан бол одоо энэ чинь хоёр завсралга хоёуланг нь явуулсан санагдаад байх юм. Халтгүй болоод хамгаалсан сэргдэх байхгүй. Араас ган хоёргийн хууралт. Хоёроос мөнхрөг мастрын дотгоо. Дархан баярын дотгоо шугам руу явууллаа. Шугам руу явуулсан мөнгөөр хамгаалж авсангүй. 21-22. За хинти төгсгөл яваад 3 дахь чинь тогт үзэн. Төгсгөлийг дарахын их юм бол 2 дахь ажил авах боломжтой юм. Тоглолт дарахны эхний тоглолт ч үдэ. Дарахны эхний тоглолт хинтигийн 2 дахь тоглолт. 2-оор тоглож байгаа багууд. За голд намын тутган дээр төдийлөн ойлголцож болдог үдэ. Араас тоглох их хэлгүй байсан. Батэрднийг оруулаад тоглолцвол яд юм бол энэ өндөр тоон дээр. Дархан баяраар явсан бүгэн дээр хаалт. Анаштай боллоо. Улс нэр мастер Цэрэнбатын хаалт толгойг загсаалаа. За өдөөгийн одоо үеийн сайхан сар үйлчид баг угаас тоглож байна да. Монгол Улсын шигшөө клубын гүвшин үндсэн лигийн олон цагаан амжилттай мастерууд волей спортыг үе үедээ сайхан тээж сурчилж заад сургаж ирсэн сайхан мастерууд тоглож байна. За голд болоод гэсэн 2 дугаар босыг хууралт явсан. За улс нэр мастер Батмөнх 2 дугаар голд гүйцэтгээд спорт мастер Дархан баяр хууралт гүйцэтгээд оноо ойртуулсан тэнцвүүлсэн. Дараалан 2 авсан баг хожлыг авнаа. Адилбагийн голгодогч дурагшаа орцсон байгаа. За мөнхрөг мастрын мушгилт болж жоохон хэтэрчээд тал бий шүү. Нэлээ хаалт задлж ижил тоглох хэрэгтэй. За тэр болохоо явсан. Ээлжээ цаг тэнцвэрт боломжтой оноо дэр хүргэлээ дээ. Баг олнуулагч спорт мастер мөнх төгс давлалтыг гүйцэтгэн. За анхны мастер тэнцвэлсэ 24-24. Нэг дөрмөг ирэх юм бол холбогч нар бөмбөг анууштай ирж л байх юм бол алил мастерууд нь энэ тоглолт алхахарг байна. Алил өндөр тоон дээр тоглох гоноо авлаа. За баг өнөөдөр баяр сайхны давалт орж ирсэн. Мөнхрөг мастерын дотгоо тэгэр байхгүй мó. Мосгич жоохон хитрээд таларагдаад байгаа. Тавны ирмэгтэй явж байгаа бөмбөг юм байна. Дархан Магноли оноо нийлээ авсан 25-24 2 дахь ажил авах боломжтой тоглолтын дээр ирсэн байна. Нэг дөрмөг оновчтой. За дараагийн боломжийг алдсангүй. 25-25 дээр тэнцвэлсэн. За Монголын ахад маструудын нэгдсэн үйл холбооны шугамар энэ нь бас олон улсад мастерсын тэмцээнд одоо бас тогтмол сайхан өрсөлдөг. Эрчис тал клубээс төлхөө бас яг баг үрдэж явдаг. Эрчис талд ирж ирэхэд яг л сулгуур биелдэ.
2018 оны эмэгтэй багуудын тэмцээн, 2022 оны хойшилсан болсон эрэгтэй багуудын олон цагаан амжилтууд бий шүү. Ирч талаас ноён клубээс баг урдж явж байсан сайхан түүхүүд бий. Одоо улсад мастерсын тэмцээнд. За 2 дахь удаага төгсгөл их боломжтой орон дээр үрсэн байна. Олон улсын мастер Батмөнхийн давуулалт явна. За хамгаалцсандаа Халууш хамгаалцсан тогтоог очоод байгаа. Сол мөг орсон. Орда хатарчтаас идэж тарвцсан. Захиа хатарвсан 26. Хайдур өндөр хоорол орсон. Хөдөр хамгаалсан мөнх төгс мастер. Сэрдэл хаатай. Хатар судраж авсан. Ай. Мөнх мастерыг хойшоо гарцсан үед довтлог болчиход байгаа юм аа. Дахиад нэг л болчихлоо. Намхаат нэг л довтлоод онооны дэргэлээ авлаа. За 27-26 энэ тоон дээр өсвөрлөлтөд давуулт хийх гэж мэднэ. Ган хуйг мастерын давуулт чи аюултай давуулт ч үү дээ. Энэ давуулт маш чухал давуулт та төгсгөл боловч шууд мэдхээр давуултууд байдаг. Хоёр удаж явлаа. Хагсын тогтосон. За хоёр олон улсын мастер тун гоё хоншлыг харуулдаг олон улсын мастер Сэрэнбат мөнхөргөл хоёр. Мөнхөргөл мастер яг урд төдийлөн холболт харах байгаа учраас өөрөө холбож өгөөд толгойг явууллаа. Дахин мэрийн нутгаа хаалтнаагаар байсангүй юу? За энэ хаалтнаагаар байсангүй болоход мангад нуусан 28-27 оноо нийлүүг хинти авлаа да. Дархан магнолио сүүлийн завсгалгаа авсан. Их намхан шидэд авалцсан юм аа бат эрдэнэ. Ай. Онооны давсан чухал хаан дээр. Хариуцлага хаан дээр жоохон намхан шидэд авалцчихоо да. Давалтан торлоо орсон. Спорт мастер Батцогтын давуулалт. За Сэрмэт мастерын тоглоом дээр хаач өргөж авсан 3 араас ган хоёг мастерын тоглоо. Арын хөстэй тоглоомыг дээрээс хамгаалсан бөмбөг сул орсон. Ахад 3 ар явлаа. Хоёр тал мөнхөргөл мастрын хамгаалалт. Мөн одоо инхт мастрын хамгаалтууд. Хун зүбараа сууж байна. Дархан баяр дээр хаасаа мөнх төгс мастер хоорсон. Ард хамгаалтан дээр давц шишөө оруулчлаа. Ороод ирсэн мөнгөөр шууд очсон Дархан баяр. За энэ дээр оноо идэх уу? Хам бүхэл сонгосон хаалтны гартаа орлоо. Хоёр дээр бөмбөг онсан. За Дархан магнолио дахиад оноо идэ авлаа да. Хоёр тэгэр ажих боломж. Их олон гарч ирж байна. За спорт мастер Төгөн дэлгэрийн Батцогт. Цогт тоон дээр давуулалт дээр байгаа. Хоёр дахь давуулалт. Орда оног суурлаа. Ахад орлаа. За төгсөд их үеийн доон дээр дөрвөг онолт явуулсан. Олгочийн мөнгө солдоо хоёр дээр онцож байгаа юм байна шүү. Олгочи дороос явж байгаа юм холбот орцсон шугам дээр онцлаа. Далмагад нэгэ болцсон буруудлаа да. За 30-28 хайрцаатаагаар өндөрсөн. Энэ удаагийн ахын маструудын нэгдсэн үедэд албаны цомын аваргын бас өндөр тоонд шийдэгсэн тоглолтуудын нэг байна да. Сахар сүлдээ харлаа. Хоёр дахь хайрцаатаагаар Дархан магнолио эхний тоглолтоо хийж
Тэмцээний эхний ажил авлаа. За тун удахгүй та бүхэндээ тэмцээний нээлтийн арга хэмжээг дамжуулан өргөх болно.